Монгол орны дээвэр улс Алтай 5 магдаар огуулсан Хилийн цэргийн Тэг 285 дугаар ангийн хариуцсан хэсэг Асах тоолын ирэг дээрээс сүүлийн тооны дэрэгдээс нэвтрүүлгийн ээлж дугаар хэлэхэд бэлэн болоод байна. Алс хязгаар гэдэг үг хэлцтэйг тодорхойлох нэгэн үгний жишээ. Улаанбаатар хотоос 1800 гаруй км аслагдсан энэ хязгаар нутагт хэлчтийн ажил амьдрал, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлсэн болоод толгомдож буй зарим асуудлыг энэ удаагийнхаа нэвтрүүлгээр хүндсэн. Улаанбаатар хотоос 1806 км, Баян-Улгийн аймгийн төвөөс 70 км аслагдсан Ногоонуур сумын Цагаануур тосгонд Хилийн цэргийн Тэг 285 дугаар анги 1992 онд байгуулагдаж байсан түүхтэй. Тэр цагаас хойш хөхөтөл, Холбоонуур, Цагаануурын шалга нэвтрүүлэх суман зэрэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар өнөөгийн өнгөтөрхөн болсон гэдэг. Нутгийнхан ярихтаа Хилийн анги байгаа учраас тосгон байдаг. Тосгон байгаа учраас Хилийн анги байдаг хэмээн ярих нь эгээл энэ ангийн хэрэгцээ шаардлага, хил хамгаалалт дээр ард түмний амжиргаанч дээр ямар чухал болох нь харагдана. За манай хариуцсан хэсгийн нэг онцлог нь одоо бүгд найрамд халтай, бүгд найрамд туваа улстай хилэлдэг. За байгаль цаг уурын хувьд хүйтэн сэрүүний уур амьсгалтай, за өндөрлөг уулын бүст багтдаг. За жилийн ихэнх хугацаа одоо хасах 30 градусаас доош байдаг нь одоо энэ бие үрэлдэхүүний хувьд бас твс төвчээр хатуужил, бие үрэлдэхүүний бэлтгэгчлэлтийг одоо шалгаж байдаг юм уур амьсгалтай. За мөн одоо үндэсний эв нэгдлийг хангах олон ястнууд бас цугласан ийм хамт олон бүрэлдэхүүнээс бүрддэг нэг ийм онцлогтой. Сайн нөлөөтэй байна. Ядуу хөгж хутан ажилд байхгүй янз бүрийн одоо улсууд байна штэ. Тэдний чинь хүүхдүүд нь ороод гэрээ зэрэг болоод аяаванд ахлагч болоод офицер болоод одоо манай Сахануурд бол их өнөр өтгөн айлуудыг бол тэжиж байгаа гэж боддог юм би. Цэргийн ангийн арт тус бол бидэнд бол маш их. Сахануур маань одоо урд өмнө ч гэсэн муу газар байгаагүй. Тэдэн аймгийг тэжижсэн тийм том газар байсан. Одоо цаг зүрийн югаар л ингээд жоохон улсууд нь жишээ нүгөө жоохон амт нь багасаад тэгж сүрэлд орох гэж хахтал Сахануурд сэргийн газар байгуулагдаад Сахануур тэгээд эргэж сэрсэн гэж болно. Одоо тэгээд энд айл болгонд нэг хүүхдтэй гихтэй чинь бүгдээрээ энэ сэргийн газарт амьдарч байна одоо. Хутлаа гэлж болохгүй. Алс хол гэдэг үг хэлчтэйг тодорхойлох бас нэгэн жишээ гэдэг үгийг дахин сануулъя. Хязгаар нутагт үр гүйцэтгэхэд ар гэр нийгмийн асуудал хамгийн чухал. За нийгмийн асуудал гэдгээс эхний манай хүндрэлтэй хоёр асуудал байдаг. Нэг нь одоо байрны асуудал. За энэ нь одоо газрын хөрстэй холбоотой. Цэвдэгтэй хөрстэй гэдэг учраас хавар намартаа бас газар одоо өөрчлөлт орж идэг. Энээсээ болоод одоо орон байрны асуудлууд суулт өгдөг. За орон байртай холбоотойгоор одоо өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо 6 айлын зөөврийн орон сууц одоо Канад хаус. За энэ нь болохоор одоо дотроо нойлтой, бийц газар дүүштэй, захилгаан халаалттай. За манай нөхцөлд бол одоо энэ жилийн хугацаанд бол одоо хамгийн тохиромжтой байдлаар одоогийн байдлаар дулаан алдалт багтай. За газрын ямар нэгэн одоо хөдөлгөөнд одоо өөрчлөлт орохгүй. За өөрчлөлт орсон ч одоо тэгээд зөөгөөд явах юм боломжтой. Манайд бол ер нь их давуу тал ашигтай ийм байр болж хангагдсан. За бидийг одоо Хилийн цэргийн Тэг 285 дугаар ангийн удирдлагын төвийн дарга хошууч Гант толгойн дээрээд байна. За тэгэхээр Гант толгой хошууч маань бол өнгөрсөн 11-р сард одоо энэ зөөврийн сууцанд орж ер нь өнгөрсөн өвлийг бол одоо зөөврийн сууцанд өвлжлээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас зөөврийн сууцанд өвлжсөн сэтгэлээ хаваалцахгүй юу? Ер нь яг өвлийн нөхцөлтийн зөөврийн сууц ер нь ямар хөө юм бэ? За миний хувьд одоо энэ зөөврийн сууц нь 2024 оны 11 сараас эхлээд амьдарч байна. Өмнө нь бол гадалгаатай энгийн одоо аж ахуйгаар барьсан орон сууцнд амьдарч байгаад энэ зөөврийн сууцанд орсон байгаа. Тэгээд зөөврийн сууцны давуу тал бол маш их байна. Энэ зөөврийн сууцны яг хийгдсэн материал юмнууд нь бол 20-30 жилийн эдлгээд авах чадвартай. Дулаан хандлагдал одоо маш бага. Ийм учраас энэ жилийн үйл одоо маш өнтэй сайхан үйлчлээ. Нүүрс төлөөгүй. Нүүрс төлөөгүй байгаа. За бүх юм одоо цахилгаанаар. Тэгээд дээрэс нь манай орон сууц нь болохоор дотроо бол ариун цэврийг өрөө, бийц өрөө шүршүүрийг бол шийдэж өгснээр бас давуу талтай. Хичт бидний одоо ажиллаж амьдрах орчин нөхцөлийг маш сайн бүрдүүлсэн гэж харж байгаа тийм. Тэгэхээр одоо ямар хэцэлтэй болоод одоо тийм ээ дотор нь галтлахгүй байгаад байна уу? Одоо тэрийг бас манай үзэгчдэд тайлбарлаж өгөх юм. За энэ зөөврийн сууц нь болохоор гадна талтай бол төмөр металл басааттай байгаа. За дээрэс нь давхар одоо ус чигнээс тусгаарсан пилонк хийгдээд за
чулуун хүм дулаалга хийгдээд тэгээд оспа хавтангаар хийгдээд тэгээд доторх нь бол одоо модон рекийн юм тодорхойлолттой байгаа. Давхар олон юм усчийг дулаан алдагдлыг шийдэж өгсөн болохоор энэ маш сайн дулаахан байдгийн байна. Тэгээд манай Баяуулгийн цэргийн ангийн, Хилийн цэргийн ангийн хувьд, газар орны хувьд бол үндсэндээ нөгөө газар нь цэвдэгтэй учраас бас суулт өгөх ийм асуудлууд их байдаг учраас энэ орон сууц нь бол энийг бол маш сайн шийдэж өгсөн юм байна. Тэгээд талархалтай байдаг. За баярлалаа. Одоо тэгвэл хэдлээс үргэлжлүүлээд нөгөө талын хаалга буюу одоо тийм манай хөрш айлраа хашиж одоо хөрш айлраа бас орж сонирхцгаая. За одоо ингээд яг энэ хэсэгт бол ингээд шууд энэ толгоо нэг айл нь ингээд үргэлжлүүлээд бас нөгөө айл нэ тийм ээ. За тэгээ сая сандлага шүчийн хэлснээр бол дотроо 0-той дүүштэй гэж бол ярьсан. За тэгэхээр дотроо тэр 0 дүүшийн асуудлыг бол усны асуудлыг бол яг эндэх одоо энэ усны банкаар хоёр айл руугаа одоо ингээд шугам татаад шийдвэрлэж тийм байна. За тэгэхээр одоо яг түрүү ярьсанчлаа одоо хөрш айлраас орж сонирхцгаая. За сайн байна. За. Манай бариар зочилж ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд шинэ нэрийн төслийн хүрээнд манай 285 дугаар ангид одоо 6 айлын шинэ Канада хаус ирсэн байгаа. Тэгээд тэрний нэгэнд нь одоо манай гэрүүл ингээд орсон байгаа. Тэгээд өвлийг бол үнтэй сайхан давлаа. Тэгээд дулаан цэвэр бохирусыг одоо нэг дор шийдвэрлснээр одоо хэлчихэд бидний ажиллаж амьдрах нөхцөл болцоо одоо тий өөр хүүхдэд зарцуулах цаг зав маш ихээр гарсан. Хуучин барилга маань бол энүүхэнд харагдаж байна. Ямар ч ашиглах боломжгүй болсон учраас одоо энэ байрандаа ингээд орсон байгаа. Тэгэхээр сэтгэл санамжийн хувьд бол маш сэтгэл хангалуун байна. Одоо тэр жижиг тэн дээрс халаагаад байгаа гэсэн үг. Тий зөвхөн тэр тэнээр л том өрөөгөө халааж байгаа. Тэг өөр ямар ч нэг. Одоо ингээд нөгөө нэг хуучин нүүрс сэргэлж өстэй. Тий. Нүүрс сэргэлж өссөн. Энэ дараа дэрэнгүүт нүүрсээ болоод одоо 100% ингээд цахилгаанаар ингээд бүх юм шийдээд байна шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө тогны мөнгө, нүүрсний мөнгө гэдэг хоёр юм ер нь хэр зэрэг ойролцоо. За манай хувьд бол хуучин энэ байранд байдаг байхдаа цааталтаа нэг өрөөтэй ингээ 3 өрөө байр байсан. Тэгээд яг хуу нодлон үржингийн хувьд манайх нэлэх нойтны хүүхд олонтой байсан учраас нилээдгүй их тонн нүүрсээр гарч исэн. 12 3 тонн нүүрсээр одоо өвлийг давсан байгаа. Тэгээд манай хувьд бол нэг ялгараад ах юм нэх байгаагүй энэ өвлийн хувьд. Одоо манайхан чи ирээл өглөө нүүрс, өдөр нүүрс, орой нүүрс одоо 100 ч гэсэн одоо тий 1-2 тонноор одоо ингээд гардаг байгаа. Яг тэгвэл манайх сэрүүн учраас тэгээд нүүрс төлөхгүй байна гэдэг чинь цаанаа тэгээд бас тий цэвэр цэмцгэр тэгэл одоо зөндөө цаг хугацааг хэмнсэн тийм айгүйх ололтой талууд гарсан байгаа. Шүдэнц гэдэг имийг бол танах бараг марцсан юм шиг. Марцсан. Мөнх цаст сүрлэг их өндөр оргилууд донд халдашгүй дархан хил хязгаараа сахин хамгаалжгүй хилчдийн амьдрал хилийн заставдаа ч мөн адил дэвжин дээшилж тав тухтай ажиллаж амьдрах орчин нөхцөл нь бүрдсэн байна. За албаны байрын онцлог маань цахилгаан 100-аар халаалтаа шийдсэн. Инхүү цахилгаан 100 тавьснаар албан агчтай маань нүүрс төлөөгөр халдлагыг хувилсан. Мөн хилчдийн ажлыг хөнгөвчлөх тав тухтай оршин бүрдгэснэ. Онцлогтой байна. Тэгээ 8 айлын орон сууц бол бүрэн тоног хэрэгсэлтэй дотор бисасах халуусан дорох бүрэн тоноглсон тав тухтай оршин бүрдүүлсэн байгаа. Ерөнхийдөө энэ шинэ байранд орсноороо бид бүхний тэгээд ажиллах, амьдрах тав тухтай оршин бүрдэж байна. Эрүүл оршинд ажиллаж байна. Манай хөм эрхэм ахмадад ахлах алж ганцраг болох ёстой. Сонсогч амар сайхан нарын бүрэлдэхүүнтэй сэргийлэх манай Монгол улсын хилгаамал шуул биелээд ирлээ. Үүргөөс хугацаанд гарсан зүйлгүй тайван. За би бол одоо энэ цагаан нуурын уугуул хүүхэд байгаа. Тэгээд энэ став дээрээ энэ ставар бол багадаа бол зөндөө орж гарч зөндөө өвжсэн. Тэгээд албан тушаалынхаа дадлагын хугацаанд став дээрээд хүмүүсээс юм сурч мэдээд хэцүүлгийг сурч мэдж байна. Тэгээд сэтгэл бол өндөр байна. Сайхан байна. Бага байхдаа бол ингээл эсгий гэртэл байдаг байсан шүү дээ. Одоо бол гоё шин байртай, дотроо халуун устай, нойлтой
усандаа орчин аядахтаа сайхан байна. Ер нь элчтийн нийгмийн хэрэгцээг бол сайн хангаж байна. Манай элчтийн амьдрах аядах туршиг бүрдүүлж өгсөн. Энэ урд нь аль багшд болгоос хэртэй амьдардаг байсан. Манай энэ хариуцсан хэсэг цагаагаар өвдөө хүүтэн зуны үйлрэлд бас бороо их ордог хүүтөвтөр сэрвтер байдаг санагддаг. 8 айлын орон сууц барьснаар аль багшдгүй эсхийгт бас аль багшдыг хуучин байрыг засварлаж аль багшдыг бүрэн байранд оруулсан байгаа. Хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хийгдэж буй эдгээр ажлуудын зарим хэсэг нь тус ангийн удирдлагаас санаачлан зохион байгуулсан мэрэгшүүлэх сургалтын үр дүн гэж хэлж болно. Тус сургалтад хамрагдсан аль багчид хэлийн салбаруудын албаны байр орон сууцанд их засварыг хийсэн байна. За дараагийн нэг асуудал нь манайх ч одоо үндсэн бүрэлдэхүүн дийлэнх бүрэлдэхүүн одоо орон нутгийн ахлагчийн бүрэлдэхүүнээс бүрддэг. За ахлагч нарыгаа одоо нэг дунд мэрэгжилтэй ч гэдэг мэрэгчлээ болох үүднээс Баян-Улгийн аймгийн одоо мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтраад одоо нөдлөн 2024 онд 48 ахлагчийг одоо сургаж одоо барилгын өргөн мэрэгжил болон компьютер тогооч үсчин мэрэгжлийг одоо бас сургалтанд одоо 21 хугацаатай суулгасан. За 25 он гарсаар одоо 13 ахлагчийг бас барилгын өргөн мэрэгжил болон гагнуур чим мэрэгчлэр одоо сургаад төгсөлтөө хийгээд одоо энэ сертификат дипломоо хүлээж авах одоо тэрийг хүлээгээд одоо байж байгаа. Одоо шинэ нэрийн төслийн хүрээнд одоо хэлийн застаудын айлуудын байранд одоо их засвар ч юм уу байр баригдахад одоо бас болсон хүчин бас гайгүй бэлдсэн гэж одоо ойлгож байгаа. За манай нэг цагуурын онцлог нь бол одоо 6 сараас 9 сарын хооронд л одоо энэ богинохоо хугацаанд одоо энэ аж ахуйн чанартай үйл ажиллагаа явуулахгүй бол 9 сар гаргаад одоо 8 сарын сүүлээр одоо цас ороод эхэлждэг. Тэгээ шавар одоо юм одоо хөлддөг ч үгүй юм стандарт өсчүүдэх юм бас нэг эсрэг тал байгаад. Тэгээ энийг одоо бас богино хугацаанд одоо хийхэд бол хүн хүч хэрэгтэй болж байна. Тэгээ ямар ч үс одоо нэг 13 ахлагч аныг сургаад авсан. Нодлонгийн одоо нийтдээ нэг 48 ахлагч гэхлээр бас боломжтой нэг заагаа зөвлөчих юм бол нэг мэрэгжлийн талын одоо тий болсон учраас бас боломжтой болж байгаа гэж үзээд байгаа. Ангаас Баян-Улгийн аймаг дахь мэрэгжил боловсролын сургуулийн төвтэй хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу заслан чимэглэлийн мэрэгжлийн чиглэлээр сурч төгссөн. Уг сургуультанд хамрагдах хугацаанд авсан мэдлэг чадвараа албандаа болон амьдралдаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Уг санаачлагыг бол ангийн удирдлагаас санаачлан бид бүхнийг одоо тэтгэврд гаргахад өөрсдөө одоо хос мэрэгчлээ болж гарах талаас одоо дэмжлэгээ үзүүлээд явуулсан баг бид бүхнийг. Хилчдийн дунд нийтлэг тулгамддаг асуудал бол хүүхдийн боловсрал. Чанар хүртээмжтэй боловсролыг хүүхддээ эзэмшүүлэх нь эцэг эх бүрийн хүсэл бас үүрэг. Баян-Улгийн аймгийн Ногоон нур сумын Цагаануур тосгонд энэ асуудал одоо ч бүрэн шийдэгдээгүй байна. За дараагийнх нь одоо боловсролын асуудал, хүүхдийн сургуулийн асуудал байдаг. За энэ манайх чинь Баян-Улгийн аймгийн Ногоон нур сумын 9-р баг Цагаануур тосгон гэж явдаг. За тосгонд одоо 9 жилийн бүрэн дунд сургуультай. За эндээсээ болохоор одоо Монгол улсын одоо хуулиараа бол нэг хос хэлний хөтөлбөр гэж хэрэгжиж байна. Одоо манай Баян-Улгийн аймаг болоо одоо Өвсгөл аймагт түлхүү хэрэгждэг юм байна. За энэ нь одоо хос хэлний боловсрол гэдэг нь одоо 1-3 дугаар ангида үндэсний одоо нөгөө цөнх казак хэл. За энэний дундуур нь одоо 1 цаг ч үгүй юм 2 цаг ингээд монгол хэл орж яваад 6 дугаар ангиасаа эхлээд бүх одоо хичээлүүд нь одоо монгол хэлээр явдаг. За манай аль багчтай 1-5 дугаар анги одоо 9 хүүхэд одоо нэг багштайгаар одоо нэг танхимд одоо сууж хичээлдэг. Энэ нь одоо бас хүндрэлтэй асуудлууд нэг болчиход байгаа. Хойд бүлгийн 1-5 дугаар анги одоо хүүхдүүдийг ингээд нэг анги хичээл гэсэн. Гэхдээ нөгөө 4-5 дугаар анги нь бол өглөө 1-3 дугаар анги нь өглөөс хичээлдэг. Ингээд одоо хойд бүлгээр зүйлийг хийж банк хичээл хийж явж байгаа шиг байна. За энэ дээр бол анги болгоны агуулга бол өөрөлдөө 1-р анги, 2-р анги, 3-р анги. Одоо ингээд тас бүртнээс хүүхдтэй тулж ажиллана. Тэгээд анги болгоод одоо яг тэр үеийн үсгээс агуулга үсгээс зүйлээд анги болгоод одоо заадаг. Нэг өөрөөр хэлбэл анги болгоны хүүхдтэй тулж ажиллана гэсэн.
Харин өнгөрсөн онд Тус ангийн алба агчдын сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хамруулах зорилгоор хүүхдийн цэцэрлэг шинээр байгуулсан нь Тус ангийн хэлчдийн амьдрал гарсан бас нэгэн сайн жишээ байлаа. Тэр орон нутгийн боловсролын газартай хамтраад чинээр зэрлэгт нээж албан агчдын нийгэм асуудлыг шийдвэрлэх ажилгүй 3 албан агчдын гэрүүлийг ажилдаа болгож офицер агч нарын хүүхдийг цэцэрлэгт явуулснараа эсгийнх нь тав тухтай ажиллааг хийх, ар гэр үүр хүүхдээ санаа зовлтгүйгээр тэгээ тухлаг ажиллааг хийх орчноо бүрдсэн. Цэцэрлэгтэй болоод бид нар энэ ажил амьдралд маш их тус үзүүлсэн. Хуучин тэгээ хүүхдээ нэг хараад ажил руу нэг гүгээд тэгээд заавал гэрт нэг хүүхд хар хүнтэй байдаг байсан. Одоо л гой цэцэрлэгтэй болоод хүүхдүүдээ юу цэцэрлэгт явуулчаа тэгээд бид нар өөрсдөө сайхан тав тухтай ажлаа хийгээ явж байгаа. Би 2 хүүхэдтэй, нэг залуу нэг охинтой. Манайс ил 2024 оны 10 сарын 1-нд хуул зүйд дөдөөт хэргийн сайд, боловсрол шинжилгээ ухааны сайд, хөдөлмөр нийгэм хамгаалтын сайдын тушаалаар үйл ажиллагаа явуулна. Манайс ил бол Баянур гэмгийн Ногоонор сумын Цагаанур тосгоны харьяа, Цагаанур хүүхдийн цэцэрлэгийн салбар цэцэрлэгээд явж байгаа. Тэгээд ахлах багш, туслах багш, тогоош гэсэн 3 мэргэжлээр ажиллаж байгаа. Эхэндээ өөртөө нөөц болсоогоор цэцэрлэгээ нээлгээд тэгээд дараа нь нөгөө Турк улсын хамтын хөгжил ТК-гийн зүгээс бид нарт гал дооны тоног төхөөрөмж тэгээд хүүхдийн ор, күнжил давуу тэгээд шкаф, чирээ сандлаар хангаж өгсөн байгаа. Мөн Тус ангийн хариуцсан хэсэгт орших Цагаан нуурын бомтын алба агчид өөрсдийн нөөц бололцоогоор хүүхэд харах өрөөг бий болгожээ. Хэдийн Цагаан нуур бомт ажиллаж буй хэдийн эвтийн байгууллагын алба агчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2025 оны 4-р сард алба агчтайгаа хүүхдүүдийн аюулгүй орчинд өтөж төрнөх орчин бүрдүүлсэн байгаа. Тухайн алба агч маань өглөө хэдий аждаа гарахаасаа өмнө хүүхдээ авч ирээд тухайн хүүхд харах өрөөндөө хүүхдээ үлдээчихэд эргээд дахиад цэцэрлэг сургуультай хүүхдүүдээ өгчөөд ороод цэцэрлэг сургууль тархлаа дараа эргээд хүүхдүүдийн хүүхд харах өрөөндөө байрлуулснаар тухайн алба агч нь ажил үүргээ гүйцэтгэх орчин бүрдэж байгаа. Нэг дараагийн дугаарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж төрнөх энэхүү орчин бүрдэж нийгмийн асуудлыг шийдвэрлсэн байна. Энэ бол одоо хэлчтэй бас нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор алба агчдынхаа гэр бүлүүдийг ажлын байраар хангах, тухайн алба агчд маань хэдийн бомтой тогтоод тууштай ажиллах зорилгыг хангах үүднээс бас төрийн хүүхд харах үйлчлэгэнд бас ажлчдыг авч ажиллуулсан байна. Тэгээ хүүхд харах хүүхдийн өрөөтэй болоод тухайн хүүхдийг маань хэдийн став, хэдийн бомб дээр аав ээжтэйгээ хамт байх орчин бүрдэж байна. Хэлтсийн нийгмийн асуудлын хүрээнд шийдэгдэж буй олон ажлыг зөвхөн нэг ангийн жишээн дээр танилцууллаа. Хүний амьдрал өрнөж байгаа газар хэрэгцээ шаардлага гэдэг зүйл ундарч байдаг гэдэг. Эдгээрээс суур хэрэгцээг дээд зэргээр хангахад алс хязгаар гэлтгүй хаанч хинч итгэл сэтгэл дүүрэн байх нь тодорхой үзье. Цас талтай хэлчдээс бэлтгэсэн сүлд тооны дэргэдээс нэвтрүүлгийн ээлж дугаар энд хүрээд өндөрлөж байна. Хэлийн зэргийн тэг 285 дугаар ангийн алба агчтай маань ажил үйлс нь алтай таван богдчихын өндөр үеж амьдрал нь сүүн гол шигийн хэрэгүү тунгалаг байхын эрүүлгийг өргөж нэвтрүүлгийн энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баяртай үзэгчтэй.